сахилгын хорооны шүүгч биш одоо гишүүнд нэр дэвшигч одоо асуух асуулт алга бямб цогтаргаас асууя. За энэ шүүхийн тухай хуулийг хэлэлцэхэд ажлын хэсэгт байсан. Тэгээ энэ сахилгын хорооны шүүгч биш гишүүнд 7 хүнийг оруулж ирнэ гэсэн ийм мэрэгчээс юм аа. Гэхдээ би шаардлага хангаагүй гэдэг үг сонсохгүй шүү. Энэ талаар нэг тайлбар авъя. Дээр нь за өнөөдөр ингээд үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу батлагдсан шүүхийн хуулийн энэ хэрэгжилт бас олон асуудал дагуулсан Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дунд суудын хуралдаан дээр Монгол Улсын үндсэн хууль зөрчсөн тухай асуудал яригдж их судлын хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгч өөрийнхөө гомдол мэдээллийг татж авснаар нэг тийшээ болсон л да. Тэгэхдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2021 оны 9 сарын 6-ны өдрийн 4 тоот дүгнэлт дээр хэдийгээр Монгол Улсын ерөнхийлөгч Күрүсүх урд нь ерөнхийлөгч байсан Баттулгын гомдлыг татаж авсан ч гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэц шүүхийн тухай хуульд иргэд төрийн байгууллагууд мэдээлэл гаргах эрх нээлттэй байгаа гэсэн ийм дүгнэлт одоо өнөөдөр хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр энэ асуудалд ямар байр суурьтай байна гэж ийм хоёр асуулт асууя. Нөгөө талаасаа бол би анхнаасаа л энэ шүүхийн хуулийн энэ шүүгч бус ерөнхий зөвлөлийн гишүүн сахилгын хорооны гишүүдийг томилох энэ үйл ажиллагаанд улсын хурлын гишүүн ахлах дээр нь улс төрийн намуудын бүтцийн байгууллага болох олон цөөнхийн бүлгээс томилогдсон хүмүүсийг оролцуулахыг эрс эсрүүсч ирсэн. Өнөөдөр шүүх эрх мэдлийн асуудал бол хууль тогтоох эрх мэдлийн хамааралд орсон. Төсвийн одоо их хурлаас баталж байгаа. Одоо энэ томилогдож байгаа хүмүүсийн ч гэсэн их хурлын одоо нэг гишүү ахлал ингээ явж байна. Энд одоо ямар байр суурьтай байгааг сонсомоор